Монгол Улс өргөж ухнагийн хөрөлцгийн бүгд найрамдах Казахстан улсад хийж байгаа төрийн айлчлал үргэлжилж байна. Ерөнхийлөгч тус улсын парламент мажлисын дарга Ерлан Кошонов бараалгаж харилцаа хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Улсын хурл болон Казахстан улсын парламент мажлисын хамтын ажиллагааны сүүлэнчлүүд идэвхтэй өрнөж байгаа сэтгэл хангалуун байгаагаа ерөнхийлөгч илэрхийллээ. Стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн улс төрийн итгэлцлийг бэхжүүлэхэд хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг онцоллоо. Худалдаа эдийн засаг хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхэд чиглэсэн хууль тогтоомжийг баталгаад парламент манлайлах үүрэгтэйг онцолж, найрамдлын бүлэг байнгын ороод хамгийн газар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийн чухлыг онцолжээ. Ирэх 10 дугаар сард ерөнхийлөгч Эвэлдороо Улаанбаатар хотноо болох дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалтанд Казахстаны эмэгтэй гишүүдийг оролцохыг урьлаа. Ерөнхийлөгч хөрөлцөх бүгд найрамдах Казахстан улсын хөгжлийн шинэ үе шатыг эхлүүлж байгаа шинэ үндсэн хуулийн бүх нийтийн санал суулгыг амжилттай зохион байгуулсанд баяр хүргэж, энэ хуулийн дагуу байгуулагдах хууль тогтоох дээд байгууллага Курултад амжилт хүслээ. Казахстан улсын парламент мажлисын дарга Ерлан Кошонов механик инженер эдийн засаг мэргэжилтэй 2022 оноос мажлисын даргаар ажиллаж байгаа. Мөн энэ онд ирэх баригч Амнат намын даргаар сонгогдчихэ. Казахстаны парламент дээд доод танхим гэсэн 2 танхимтай. Сенатын танхим 50 гишүүнтэй, 40-ыг нь мужийн иргэдийн төлөөлчдийн хурлаас, 10 гишүүнийг үний 5-ыг нь үндэсний ассамблеагаас ерөнхийлөгч томилдог. Бүр эрхийн хугацаа 5 жил, 3 жил тутам 50%-ийг нь сонгодог. Мажлисыг 2022 оны үндсэн хуулийн өөрчлөлтөөр 98 судалтай болгосон. 70%-ийг нь пропорционал системээр намын жагсаалтаар, 30%-ийг мажоритар системээр жижиг тойрогоос сонгодог. Энэ оны 7 дугаар сараас хүчин төгөлдөр үйлчилж эхлэх шинэ үндсэн хуулиар дээд доод танхимыг халж нэг танхимтай 145 гишүүнтэй Курултай байгуулах юм а.